Сайн байцгаана уу? Хайрт өөрийгөө хайрлах группийн гишүүд манай пэйжийг дагдаг сайхан бүсгүйчдэд орой өглөөний мэндийг хүргье. Энэ пэйжийн админ Цэна байна. Тэгээ олон жилийн ярилцлага хийгээгүй олон жилийг өнгөрөөжээ. Тэгээ одоо би буцаж энэ подкаст гэдэг зүйлийг шинээр эхлүүлэх, өөр сэдвээр ярих гэдэг ийм зорилготой болсон байгаа. Сургалтаар танилцсан урт насан гэдэг ихчтэй цуг шинж сэдвээр подкастуудыг явуулахар шийдсэн. Тэгээ та нарт урт насан ихчийг танилцуулъя. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид нар Цэна бит хоёр маань одоо орчин үед хамгийн их юм чухал шаардлагатай байгаа сэтгэл зүйн тим подкаст хийхээр хоёлаа ярилцаад анхны подкастаа хийх гэж байна. За би бол Бачилууны урт насан миний сүүлийн сурсан мэргэжил бол лайв коуч гэдэг нэлээ олон жил сурлаа. Тэгээд бас менторын ажлыг хийж байгаа сүүлийн үед ерөнхийдөө Монголд байхдаа бол би Францны багш байсан л да. Тэгээ одоогоор ингээ Бельгт ирээд нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаамаа. За бид насан ихчдийг яагаад бид хоёр энэ подкастыг хийхээр болсон бэ гэвэл урт насан ихч өөр дээр ажиллаж усан зэвдсэн үр дүнгийн харахад их гайхалтай үр дүнд өөрөө хүрсэн хүн учраас тэрнийг дээр үндэслэн бас бусад хүмүүстүүдэд менторлоод бас үр дагавартай явж байгаа учраас урт насан ихчтэй ингээ хамтран ажиллахаар болсон. Урт насан ихчээр ажилласан тэр дүнгээс яаж ажилласан, ямар үр дүнд хүрсэн, яаж таны тэр сүнсний сэрэлжин хөдөлсөн бэ? Манай урт насан ихч бол ёстой шүлгийг ингээ гівгэнд өмнө би бүр асуужсэн. Та ийм шүлэг өмнө бичдэг байсан уу гэсэн чинь үгүй гэсэн. Тэгт чинь ингээд сүнсний сэрэл нь болоод одоо манай сургалтын хүмүүст хүн болгонд гой шүлэг зохиодог ийм авьяастай ихч болсон. Тэрнээс гадна зөвхөн шүлэг биштэй хувийн өсөл хөгжлийн агуу их үр дүн гаргасан учраас би та нарт энэ урт насан ихчийг танилцуулахыг хүсэж байна. Тэгээ урт насан ихч өөрийгөө өмнө ямар байсан, яаж ингээд сүнсний сэрэлттэй өрснөөс тайлбарлаж өгнө үү? За. Тэгэхээр одоо бид нар чинь нөгөө хуучин загсны эрэнд байсан, амьдарч байсан. Тэгээд нөгөө матрист л амьдардаг. Өглөө гараад ажиллаа хийгээл тэгээд хитэн цас олоод үр хүүхдээ нэг олигтой хүн болгочихсон гэж явдаг байсан. Тэгээ одоо 2025 онд чинь ингээд нөгөө шинэ 900 буюу энерги ба мэдээллийн тэм 900 ороод ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид нар яг урдын шиг тэр хിവэрээ нөгөө амьдралынхаа болон бүх хөвшил, бодол, санаа бүх юмаа яг тэр чигээр нь аваад явах гэхээр бас боломжгүй болоод ирсэн л дээ. Тэгэхээр бид нар би бол маш их юм хайж эхэлсэн өөрийгөө хөгжүүлэхээр ер нь юу болоод ингээд ер нь юу хүсдэг юм бол яадаг юм бол яах гэж би энэ амьдралд ирсэн бол гэд өөргөө сонирх болсон сүлээд тэгэл төрөл бүрийн сургалтанд суугаад тэгснийхээ ачаар ерөнхийдөө бол сүнсний сэрэлт явагдсан байгаа надад. Тэр сүнсний сэрэлтээ яаж мэдсэн бэ гэхээр нэг мэтгэл ерөөсөн юмыг аюух ажигладаг болсон байсан. Тэгэл ажиглалтаас үүдэл өөрийнхөө далд хумсрал руу орох хэрэгтэй юм байна өөрөө өөрийгөө ер нь хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрөөл тэгэл өөр дээр ажиллаж эхэлснээр маш их үр дүнд хүрсэн байгаа. Тэгээ энэ бүгдийг нэг бүрчлэн ярих юм бол бас нэлээд их цаг орно. За яг тодорхой яг амьдралд хүн хэрэглэв штэ нэг хоёр зүйлийн тухай яг товчхон хэлээд өгнө үү? Хүн болгонд ойлгохдохоор За тэгээд би бол далд хумсар дээрээ одоо өөрийнхөө ментортой нийлж ажиллаж ирсэн урд нь. Тэгэхэд миний ингээд нэг хоёр том блокийг л тайлж өгсөн юм байна. Эхлээд тэгэл тэр хоёр том блокийг тайлснаас эхлээл миний сэтгэл санаа бүр өстө нэг оронгоор иргэн гэдэг шиг шал өөр болоод тэгэл ерөөсөө гинтхэн ингээд шүлэг бичмээр санагдаад тэгэл ерөөсөө өөртөө орж ирсэн өгнүүдээ бичээ гаргаад исэн чил нэг мэдсэн чинь л шүлэг бичдэг болсон байсан.
Тэгэхээр хүн ерөөсөө эхлээд хамгийн том блокосоо эхлээл өөрөө өөрийгөө тайлаад ингэж явах юм бол даалт ухамсарын нөгөө их айдас тийм ээ. Өөрөө өөрийгөө хүлээдсэн юмнуудаа тавиад эхлэхэд л хүний сүнсний сэрэлт бол маш хүчтэй явагддаг юм байлээ гэдгийг би биеэр үзсэн байгаа. Аха. Баяр хүргье. Тэгээд тэр 2 блокыг ингээд хувийн нууц биш юм бол жоохон зах зухаас нь хэлж болох уу? Тийм болно л доо. Би ч нөгөө эрчтэйгээ нэг олон жилийн өмнө муудалцаал тэгэл тэр чигтээ тэрийгээ маш удаан бүр бараг 10 жил ингээд нуруунд дээр өөрөө явцсан байсан. Тэгээд тэр блоко би үнэхээр арилгасан. Тэгээд нэг намайг нэг жоохон бахт аав ээж хоёр эмээ дээр ороход хэдэн сар ч болсон юм дээ мэдэхгүй нэг 2-3 сар болсон юм шиг байна. Тэр нь болохоор нөгөө орхигдсан хаягдсан тийм мэдрэмж төрүүлээд ингээд ийм 2 том блокийн маань тайлснаар миний сүнсний одоо тэлэлт бол маш хурдтай явагдсан юм аа. Тэгэхээр хүн бол ерөөсөө ингээд юу байгаа штэ. Хүний чинь ухамсар, ил ухамсар, далд ухамсар гэд 2 юм байж байгаа. Тэрний ил ухамсар чинь болохоор нэг 2-5% л хардаг. Үлдсэн 95% нь бид нар ингээд харж чаддгүй тэр маань ингээд далд ухамсар дотор нуугдсан байдаг. Тэгээ сэтгэлийн шарахаараа ерөөсөө өөрийнхөө амьдралыг удирдуулаа яваад идэх юм байна гэдгийг би ойлгосон. Тийм биз дээ. Юм олон жилигчтэйгээ харьцахгүй тэрнийгээ тэр гомдлыг эсвэл тэр уурыг хадгалсан биз дээ тий. Тэгээ тэрнээс чөлөөлөгдөд одоо ичтэйгээ бас одоо буцаж харилцаанд орсон мэт дээ. Тий одоо би ч тэгэл тэр блоко тайсны дараа ихтэй шүлэг ичээд ихтэй маш сайхан харьцаатай болсон байгаа. Ерөөсөө тэр хүн бол сэтгэлийн шарахаас айгаад цутгаад их хэрэггүй юм билээ. Яг нөгөө нэг айдстайгаа нүүр тулна гэдэг чинь л тэр байхгүй юу? Яг юун дээр би эмзэглээд юунд гомдоод байна гэдгээл гаргаж ирээл тэрэн дээр л ажиллах нь их чухал юм билээ. Хүн байж тэ ерөөсөө өөрөө эхлээд ер нь сүнс мүнсээс сэрээ гэж бодох юм бол өөрөө дээр л ажиллах хэрэгтэй юм билээ. Бид нар ч нөгөө урд нь юу яадаг вэ? Дандаа гадагшаа тий гадагшаал одоо өөрийнхөө асуудлыг гаднаас л хайдаг. Би яагаад байгаа юм бэ гэдэг ерөөсөө мэдтгүй байсан. Тийм учраас нэг өөрлөө орж чадахгүй. Энэ нийгэм ийм байгаа учраас бидний амьдрал ийм байна. Ерөөсөө энэ дээр сууж байгаа хүмүүсээс л боллоо гэж бүхэл юмаа ингээд өөр хүмүүс рүү чигчдэг. Тэгээ өөргөө хинбэ гэдгээ ч мэдхгүй ингээд явдаг байсан. Тэгэхээр одоо ингээд энэ шинэ эрүү үед чинь яг тэр хуучин шигэ явах юм бол ерөөсөө энэ эрүү үедээ чи хөл нийлүүлж алхаж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд өөрийнхөө бүх нөгөө гомдол харуулслаа гаргаад нэг өөр хэлбэл сүнсээ чөлөөлчихөж байгаа байхгүй. Сүнсээ чөлөөлчих чинь тухайн хүний сүнс маань яах вэ? Ястаа өөрийнхөө бүх юмыг ингээд хүсэл зорилгоо мэдлцээ тийм ээ. Битэр чи мэдлцээд ингээд хамтран ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм үр дүнтэй байгаа. Өөрлөгөө л ер нь хүн орох нь хамгийн чухал юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Мундаг. Манай урт насны их чинь бас нэг айгүй чухалчилж хэлэх өөрчлөлтөө өөр дөр хийсэн маш том өөрчлөлт бол архинаас гарсан гэдэг те. Тийм. Тэгэхээр хараа. Энэ бол юм байлээ нөгөө айгүй олон жил ингээд нөгөө далдхамсартай ингээд төрөл бүрийн гомдол харуулсал тэгээ яваад хахаар тэр нөгөө нэг юу чинь тэр бүгд чинь нөгөө өөрөөс нэг юм нэхэд идэг сэтгэл нөгөө нэг дундуур яваад штэ. Амар амгалангаа олж чадахгүй тэгэнгүүт ямар нэг юмар нөхөж тэрийг ингээд дүүргэж өгч болж гин одоо ингээд ингэчгээр л ингээд сэтгэл дүүрээ сайхан байна гэдээ ингээд бодоо яваад идэг. Тэгэнгүүт тэр сэтгэлээ яаж дүүргэж исэн бэ гэхээр хагас өдөр болохоор л нэг гармаар ормоор тий ганц нэг хундаг дар суучмаар тэгэл доторх бүх жаргал зовлонгоо яриад сууллаа тийм ээ. Ингээ яваад исэн чинь бас айгүй удаан ингээл хагас өдөр болохоор л нэг сонин болоо гигэлцээд идэг болцсон байсан. Тэгээ сургалтанд суугаад өөрлөгөө ороод ингээл далд ухамсар дээрээ ажиллаад ирсэн чинь ерөөсөө сүүлдээ шууд бодогдсон байхгүй. Би ер нь яагаад ингэж идэх юм болоо? Энэ ер нь ямар очтой ингээд өөр дээрээ дүн шинжилгээгээд үзэхээр
би бол ямар ч хэрэггүй юм хийгээд яваад байгаа мэдсэн байхгүй. Тэгэнгүүтэл нэг өдрөл би энэ дээр ч одоо шийдвэр гаргах нь аягүй чухал байд юм байна гэж шийдвэрээ гаргаад за би ерөөсөө амсгаа болчих. Тийм амар уудаг хүн биш те, ганцхан хагасаа өдрөл уудаг байхгүй. Тэгэл тэр чин хүртэл надад муу байгаа ш, ямар ч ашиггүй мэг яваад байгаа байхгүй. Тэгээ шийдэл ерөөсөө нөгөө юун дээр мөрөөдлийн самбар дээр бичээл тэгээ шууд гэр орныхандаа хэлээл за би одоо өнөөдрөөс эхлээл ерөөсөө арх амсахгүй би шийдсэн гэл тэгж байгаа байхгүй. Тэгэл хүүхдүүдтэй хэлээл. Тэгэл өөрөө шийдсэн юм чинь эргээд ерөөс уудах юм бэлээ. Би өөрөө шийдсэн бол тэр чинь миний шийдвэр хүчтэй байхгүй. Тэр шийдвэрээ би далд хумсар руугаа яваад оруулчихж байгаа байхгүй. Тийм. Тэр чи ер нь далд хумсар чинь хүний хүссэн зүйлийг биелүүлдэг гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас тийм хүчтэй байдаг далд хумсар. За баярлаа. Бас таны нэг биднэрт одоо сургаал болсон зүйл бол хурдан дээр ажиллах. Тэрний тухай бас энэ сонсогчдоо тайлбарлаад өгнө үү? Тэгэхээр одоо хүний бид чинь нөгөө 7 ширхэг хүрд байгаа. Тэгээ тэр 7 хүрд чи ерөөхдөө булчирхайл гэсэн үг. 7 хүрдээр нөгөө байгаль дэлхийгээс энерги авдаг баг ш түн чинь. Тэгэхээр энэ 7 хүрднээс хамгийн чухал нь болохоор доотлын үндэс хүрд, дээдлийн титэм хүрд гэдэг энэ хоёр сайн ажиллаж явах хэрэгтэй байдаг. Дээдлийн титэм хүрднээс дэлхийгээс энерги аваад доотлоос газар дэлхийгээс энерги авдаг байхгүй. Тэгэнгүүт бид нар чинь нөгөө бомбын эрэнд яг доотлын 3 хүрдэн дээр амьдраад байсан байхгүй. Үндэс хүрд, хувилгаан хүрд, за тэгээд наран сүлжээ хүрд. Тэгэхээр энэ 3 хүрдэн дээр амьдарч хахт хүн яадаг вэ гэхээр одоо хоолоо олж идэх үржих тийм ээ. Зөвхөн амьд явах хэрэгцээг хангадаг ийм 3 хүрд байхгүй. Тэгэнгүүт энэ чинь энэ 3 чинь дээд зүрхэн хүрд байж байгаа шүү дээ. Тийм ээ. Зүрхэн хүрдний гажилттай хүмүүс болохоор сэтгэлийн мэдрэмж айгүй багтай байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн багтай. Жишээлх юм бол одоо зүрхэн үрчин болохоор юуг хариуцах вэ гэхээр аз жаргал, амьдралын одоо балансыг зохицуулах хэрэгтэй хүрд байхгүй юу? Тэгтэл чи ингээд хүмүүс яагаад тэр зүрхэн үрдэн дээр гацалттай болчдөг вэ гэхээр ерөөсөө өөрөө өөрийгөө хайрлаг хүмүүс юм болчдөг байхгүй юу? Тийм жишээлбэл би нэг хүн дээр ажиллаж байхад ингэжсэн. Ингээд за би таны хинбэ гэдгийг гаргаа хойлоо нийлээд хамтраа ажиллая тий. Та юу хийж бүтээсэн юм бэ? За одоо ерөөсөө ингээд мэдээ орсон цагаас хойш юу хийсэн бэ гэдэг ингээд бүх хийсэн ажлыг гаргаад ирсэн байхгүй юу? Айгүй хэм хийсэн хүн байгаа байхгүй тэр инженер хүн. Тэгээд би тэгсэн. За та үлдсэний та өөрөө биччихээрээ тэгээ дараа чи уулзсны хоёлаа ярилцъя гэх. Тэгээд дараа нь уулзсан чинь би ингэж асуухгүй. За та яасан нөгөө бичиж гаргасан юмнуудаа гэрээхэндээ хэлсэн гэсэн чи үгүй гинэ. Та яагаад хэлэхгүй байгаа гэсэн чинь би бичээл хаацсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би хэлсэн хэрвээ таны зүрхэн үрд хэвэн ажиллаж байгаа бол та тэр бичсэн юма бариад таньдаа хэлээд хүүхдүүдтэй хэлээ те. Би чи ийм их юм хийгээд бүтээсэн хүн юм бэ штэ. Би энийгээ мартсан байсан юм байна гэд ингээд сэтгэл чинь хөдлөөд ингээд баялаад хүмүүст үзүүлэх хэрэгтэй байсан. Тэгэхэд та ингээгүй юм байна те. За тийм байдаг гэж. За тэгвэл одоо үргэлжлүүлээ таны юу хийсэн чи ингээд гаргаад ирээ гэд битээр ярьж байгаа байхгүй юу. За та ийм гоё юм хийсэн юм биш үү? Би таны хийсэн юмыг бол би чадахгүй. Одоо ингээд таны энэ их бүтээлч чанарын чинь би гаргаад ирлээ. Таны сэтгэл хөдлөж гин гэсэн чи үгүй гэдэг байхгүй юу. Тэгэхээр ерөөсө зүрх сэтгэл нэм бүр зүрхэн хүрд нь бүр ингээд гаццсан хөрөөд хүүтэн чулуу шиг болцсон байгаа байхгүй юу. Өөрийн тэр гоёмыг гаргаж ирээд тахаа сэтгэл нь хөдлөхгүй те ямар ч мэдрэмжгүй болцсон. Тэгэхээр би хэлсэн та одоо маш их талархал хэлэх хэрэгтэй байна. Одоо энэ зүрхэн үрдийг жигд ажиллагаанд оруулахын тулд та хүмүүс талархал хэл, байгаль дэлхийдээ талархлаа хэл, өөрөө бахарх тий энэ бүгдийг хийж таны зүрхэн үрчин багч гэсэн ингэж хөдөлгөөн хурдснаа гэж би зөвлөгөө өгсөн байхгүй юу. За тэгээд зүрхэн үрдээ нээсний дараачийн үрд болохоор хоолой үрд байхгүй юу. Тэгээ хоолой үрдий чинь нөгөө бас хэвэн хэмнэлд оруулахын тулд хүн аюух ярих хэрэгтэй байхгүй юу. Би одоо ингээд зарим нэг хүмүүст ингээд хувийн зөвлөгөө өгдөг. Тэр хүмүүсээ би хэлдэг байхгүй юу. Та ингээд за ярь.
ямар сэтгэл төрж ин та ярихэр ингээ гацаа ярьж чаддгүй байхгүй. Тэр чинь нөгөө нэг өөрөө илэрхийлж чадахгүй болсон байна гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөртлөө улс их орноо муулаад заяа. Хүмүүсийг муулах болохоор аягүй сайн ярьдаг байхгүй. Бас нөгөө уур хүрсэн үед бас нэг ярьдаг хүмүүс бас байдаг да тий. Эсвэл арх уурсан үед ярьдаг хүмүүс. Тэгээ яагаад тэгэхээр чи нөгөө сүргэм дээр төвлөрөхөр аягүй сайн хүн гараад ирдэг. Эерэг юм яри өөрөөхөө ингээд нөгөө нэг үзэл бодлоо яри тий. Сайн сайхныг яри гэхээр ингээд нөгөө нэг гарч ирдэггүй байхгүй. Тэгэхээр хоолоо үр таалттай. Тэгээ дараа нь дээшээ хурч нөгөө мэлмийн үрд байгаа штэ. Тэгээ титэм үрдгээд ингээд нөгөө нэг өөрөөхөө хүрднүүдийн үйл ажиллагааг сайн ажилд оруулах юм бол эрүүл мэнд ч гэсэн аюул тустай байхгүй юу? Энэ хүрднүүд чинь жиг сайн ажиллаж эрүүл мэнд чинь эргээд сайжирдаг байгаа. Тийм үү, сонирхолтой юм сонслоо, их баярлаа. Тэгээ одоо жишээлбэл зүрхний хүрдээ эрдэн дээрээ яаж ажиллах ёстой вэ? Тийм зүрхэн хүрдээ ерөнхийдөө тэрийг эхлэхдээ би юу яадгийг хүмүүст хэлдэг. Та эхлээд аав ээж хоёрыг хүлээн зөвшөөрч гэдэг байхгүй юу? Та зөвшөөрдгөө. Зарим хүмүүс хүлээн зөвшөөрдөг байхгүй. Миний ээж тийм аав ийм өстой намайг ингэсэн гэсэн гомдоосон гэдэг айгүй муу бодолтой явдаг. Тэгээ би хэлж өгдөг байхгүй. Таны аав ээж сайн ч вэ муу ч вэ таныг ингээд өнөөдөр хүн болгоод өсгөө тавьдсан байна. Таны их хүнс чи аав ээж хоёр ч байхгүй юу? Тэгэхээр аав ээжийнхээ сайн сайхан тал дээр төвлөрөөд эерэг тал дээр нь төвлөрөөд аав ээжийг эхлээд хүлээн зөвшөөрч. Тэгээд дараа нь та өөрийгөө хинбэ гэдэг гаргаад ирчих. Тийм ээ? Сайн талаа гаргаад ирчих. Тэрний дараа та сөрөг талаа гаргах. Ингээ ерөөхдөө өөр дээрээ ажиллаад тийм ээ? Сайн сайхан юмыг өөр дээрээ бий болгоод ирэхээр чинь зүрхэн үр чи аяндаа нөгөө яана гэсэн үг уураад тийм ээ? Зарим юм дээр уйлах юм дээр уйлдаг тий. Доторх одоо нөгөө нэг сэтгэлийнхаа ямар нэгэн тэр хөдлөлүүдийг аюулсан гаргах хэрэгтэй байхгүй юу? Улсууд чинь юу ядчих зарим нь баярлаад байгаа ч мэддэхгүй тий. Гомдоод байгаа ч мэддэхгүй. Ерөөс аз жаргалтай ч мэддэхгүй, ямар ч мэддэхгүй ингээл ерөөс хоног сарыг ямар ч учиргүй өнгөрөөж цаг алддаг байхгүй юу? Тэгэхээр хамгийн түрүү яах вэ? Өөр дээрээ ажиллана. Өөрлөгөө л орно гэсэн үг. Өнөөдөр миний ингээд зүрхэн үрд гаццсан байгаа нь хэний буруу юм гэж хайх биш тийм ээ. Хэний ч буруу биш. Өөр дээрээ л ажиллана. Ингээд ажиллах заавруудыг яг системтэй явуулдаг байхгүй юу? Тийм баг багаас нь эхлээл бүр маш сайн нөгөө хүн тэгээ тулж ажиллаж энэ бүх бүгдүүдийг хэвийн ажиллагаанд оруулдаг байгаа. За баярлалаа. Тэгвэл жишээлбэл одоо манай сонсогчдоос тантай ингээ холбогдож таньтаас ингээд хувийн зөвлөгөө авах эсвэл ментор коучинг авах бодлоготой тулд уртнаас ментор гэдэг миний фейсбુક пэйж байхгүй пэйж хэлж болно тий. Тэгвэл манай сонсогчдоос уртнаас ихтэй холбогдохыг хүсвэл уртнаас нь ментор гэдэг фейсбુક пэйж эсвэл та нар school platform гэдгийг хэрэглэдэм бол сүнсний сэрэлт гэдэг групптэй байгаа уртнаас ихч. Тийм за баярлалаа. Ихчтэй ингээд цаг аваад хувийн зөвлөгөө аваад коучинг дасгалжуулалт хийж болно тий. Би урд нь нөгөө лайв коуч байхдаа хүмүүстэй би ажилладаг байсан л да. Бас л нөгөө ингээл юугаар яриад гар утсаараа яриад ажилладаг байсан. Тэгээд дандаа эмгэгтэй хүмүүстэй ажилласан байсан. Тэгээд сая бол би энэ сүнсийн сэрэлтийн сургалтуудаа дууссаны дараа би арх уудаг 2-3 хүнтэй ажилласан байхгүй юу? Мундаг. Тэгээд тамхи татдаг ийм муу зуршилтай хүмүүстэй ажиллаад хоёрыг одоогийн байдлаар архинаас гаргацсан байгаа. Баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? Одоо яг манай монголчуудад яг хэрэгтэй те монголчууд ялангуяа архинд их одоо онцч байна. Энийг ингээд тодруулан хэлэх юм бол бас нэг хүнийг тамхинаас гаргацсан байгаа. Би яаж энэ хүмүүсийг ингээд ийм хэцүү зуршлаас нь гаргадаг вэ гэхээр тэр хүний сүнсэн биетэй нь ажилладаг байхгүй юу? Мундаг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө доод 3 хүрдэн дээр байгаа хүмүүсийг сүнсний өвчлөлийн дээш нь татах замаар
ухамсартай л ажилладаг гэсэн үг. Тийм ээ, өөрийн нэг өөрийнх нь амьдралынх нь гүн гүнзгий одоо хүн яах гэж одоо энэ хүн яг ямар амьдралд ирчээ яг яагаад ингэж ийм хүнд байдалд орчод байгаа тий. Тэр бүгдийг таниулснаар өөрийнх нь гэрлийг л асааж өгдөг гэсэн үг. Хүн чинь ингээд нөгөө өөрийнхөө гэрлийг асаачаар тэр гэрлээ дагаад гэрлээ томруулаад муу мухай юм өөрөөсөө шахан гаргаа явчихдаг байхгүй. Одоо энэ 90 100 чи яг л ийм л сүнсний сэргэлтийн ажил эрчимтэй явагдаж байна. Дээр нь одоо өөрсдийнхөө муу мухай тэг донцсон байдлаас гарах юм бол энэ 90 100-д яг хөл нийлүүл алхаа явчихад асуудалгүй байгаа байхгүй. Урт насны ихчид сонирхолтой сэдвээр хүмүүст хэрэгтэй сэдвээр ярьсан дих талархлаа. Тань тэгээд энэ олон түмэнд өөр хэлэх, захих зүйл байвал та хэлж өгнө үү? За тэгэхээр Цэнавитер энэ подкаст хийж байгаа зорилго нь болохоор Монголын маань ард түмний нэг хүн ч гэсэн сүнсэн сэрээд нэг хүн ч гэсэн өөрийгөө өөрчлөөсэй гэсэн үүднээс энэ подкаста хийж байгаа. Тэгэхээр одоо дараачийн подкастаар бас янз бүрийн сэдвүүдийг сонгоод ярих байгаа. Ер нь бас тийм ийм сэдвээр яриач гэсэн тийм бодлоо бас бичиж олно. Тэгээд бит хоёрын ингээд бяцхан ярилцлага та бүхэнд хүрээд нэг хүн ч гэсэн тийм ээ бодол сэтгэлээ өөрчлөж ивэл бит хоёрын подкастны зорилго биелж гин гэсэн үг ээ. Тэгээд Сенада их баярлалаа. Та бүхэнтэйгээ дараа уулзлаа баяртай.